За эхлээд нэг гишүүдэд хандаад нэг үг хэлчмээр байна. Ерөнхий прокурорыг томилох асуудал дээр за надаас өмнө 32 33 гишүүд үг хэллээ. Яг ажилласан байдалд нь бодит үйлдэлтүүд үг хэлж байгаа гишүүд бас байна. Үүний хажуугаар ганц нэг гишүүд бараг л ахаа намайг бодороо одоо ингэ дэмжиж байгаа шүү гэд өөрсдөө шонгонд оруулаад нэр дэвшигчээ эвгүй байдалд оруулаад нэг иймэрхүү өнгө айс бас ажиглагдаад байна шүү гişүүдээ. За энэ асуудал төр би бол дугаа байх хэрэггүй. Яагаад тэгэхээр үнэхээр энэ хууль хүчний байгууллагууд авилгатай тэмцэх газар тэрний үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хүлээсэн прокурор за ингээд шүүх асар гомдолтой явдаг хүн. Дээрээс нь энэ шат дамжлагаар явж хэлмэгдэж хохирсон маш олон улсуудын үйл хэрэгүүдийг мэддэг хүний хувьд их харамсдаг. Энэгээр нэг хувь хүний нэг үнцгээс илүүтэй энэ нэг завхарсан тогтолцоонд нь яаж өөрчлөлт оруулах вэ? Яаж энэ хууль шүүхийг хараа тус бие даасан болгох вэ? Энэ эрх зүйн орчныг яаж чадамгаа бий болгох вэ гэдэг дээр над дээр одоо улс төрийн үйл хэргийн хувьд шинээр нэмэгдсэн үйл ажиллагаа гэж хувьдаа ухамсарлаж бас ажиллаж явдаг. Тэгээ өнөөдөр жаргал сайхан ерөнхий прокурорыг улирах үсэх асуудал одоо ингээд шийдэгдэж байна. Би бол хувьдаа нэг хоёр зүйл дээр л хоёр туйлын зааг дээр л нэг эргэлзээд байгаа. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд ажилласан байдлыг дүгнээд үзэхээр хуулийн өмнө ноён нуруутай байсан юм шиг. Үгүй бол нэг ноёны өмнө хууль өөрөө сөхөрсөн юм шиг иймэрхүү л байдалтай бас. Би тодорхой ярих юм бол прокурорын байгууллагын одоо таны орлогчоор ажиллаж байсан энэ алимын цэцэг нийслэлийн ерөнхий прокурор иш нямд орж түүний дор ажиллаж исэн эс мөнх гэрэл пүрв давг гэд тэгэл энэ нэг өмгөөлөгч нөгөө лефтний оцхондог гэд тодтголтой баасан цогт за энэ Алтмаагийн Батулгын ажлын энэ нарийн үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дараагаар ажиллаж исэн нөө Чацаг хочд ганц сүх энэ бүгдийн нэг бүлэглээс сүлжээ таныг ерөнхий прокурор байх дор үнэхээр дураараа эрхэлж ирсэн. Тэгээ би танаас нэг зүйл асуумаар. Энэ 21 оны 1 сарын 21-ний өдөр өнөөдрийн ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг тухайн үед ерөнхий сайд багтаа энэ сандал дээр сууж байхдаа нэг зүйлийг хэлсэн байдаг. Улсын хурлын энэ чуулган дээр. Авилгалтай тэмцэх газар болон бусад хуулийн байгууллага үүн дотор мэдээж прокурор шүүх орж таар. Нэг хүнээс хараат бус байхын төлөө зүтгэн хин нэг үүнийг дуудаж ял оноодог гэмгүй хүмүүсийг ял оноож гисгээдэг улс төрийн зорилгоор өөрийнхөө өрсөлдөгчийг намдаг хуулийн байгууллагын дарга нарыг томилохтой төрүүлж өргөдлийг нь авдаг улс төрчдийг айдсаар айлгадаг ерөнхийлөгчтэй байж болохгүй гэдэг. За мэдээж та энэ үгийг бол маш тод санаж байгаа бах. Энэ үг ер нь танд ямар хамааралтай вэ? За энэ үгийг өнөөдөр ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг хэлж хахад Зандан шатар дарга та бас яг хажууд нь их хурлыг удирдаад сууж исэн их хурлын дарга байсан. Энэ үг биелэлээ цаашдаа олох уу? Тэг ялангуяа энэ үг тухайн үед ерөнхий прокурор байсан одоо ажиллаж исэн жаргал сайхан танд яаж буусан бэ? Энд дэр та нэг тайлбар өгөөч. Тэгээ хурлын даргаад нэмэлт бас асуух асуулт байна. Би хэлсэн үгний төлөө тайлбар өгдөг юм биш ээ. Тэр үгийг би тайлбарладаг юм биш. Таны өмнө тийм үгийг би тайлбарлаад байх албан тушаалтай биш. За хүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Тэрнийг хэлсэн үн хэлнэ. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгч хүн засгалдаг, хууль засгалдаг эрх зүй төрийг бүрдүүлэх энэ зарчмыг баримталж одоо ч гэсэн энэ мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ур чадвар өндөртэй ажиллаж олон асуудлуудыг улс төрөөс ангидаар шийдвэрлэхийг эрмэлзэж явж байгаа энэ хуулийн засаглалыг доктортой мөрдүүлэхийн төлөө, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Мэдээж энэ олон жил богширсан системийн авилгалын шинж нартай улсын засаглал нэг өдөр өргөсөн авч юм шиг зүгээр болчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ тоо баримтууд өнөөдөр одоо
16.8 их найдын хохирлыг шүүхэд нэхэмжилж 14.8 их найдын төрийн хохирлыг барагдуулж тодорхой хэмжээгээр хэрэг маргааны шийдвэрлэж явж байгаа гэсэн юм дүгнэлтүүдийг прокурорын тайланд дурдж хэлцэгдсэн нэг тав хүн сонссон баха. Энэ ерөнхийлөгчийн хэлсэн тухайн үеийн үг их чухал үг л дээ. Тэгээ би танаас энэ үгэн дээр нэг тайлбар хийхээс илүүтэй тухайн үед хэлжсэн энэ үг маань ер нь ямар хамааралтай байсан юм бэ? Энэ бүгд л мэдж байгаа шүү дээ. Тэр үеийн хууль зүйн сайд Нямбатар хүртэл төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт хууль шүүхийн байгууллагууд очиж үүрэг даалгавар авч хүмүүсийг яллаад байна гэдэг үгийг хариуцлагатайгаар бас хэлж л байсан. Тэгээ би гол нь эндээс юу сонсох гээд байна вэхээр үнэхээр энэ хууль шүүхийн байгууллагад нөлөөлөл байдгийн тод жишээ мөн үгүй мөн. Гэхдээ энэ нөлөөллийг цаашдаа бид эрх зүйн орчинд нь яаж бүрдүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал. Одоо энэ гишүүдийн нийт хөндөж байгаа асуудлуудын 90% нь ердөөсөө энэ хууль шүүхийн байгууллага хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөд яаж автуулахгүй байх энэ эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэж санаа зовноод байна шүү дээ. За гишүүний асуултанд хариулъя. Прокурорын байгууллага шинжлэгдэн батлагдчихж байгаа хуулийн төслүүдэд саналууд өгдөг. Өгж байгаа саналаа бол практик талдаа маш үнцэнтэй саналуудыг өгдөг гэж бид өөрсдөө бас дүгнэдэг. Энэ хугацаанд 59 хуулийн төсөлд 398 санал гаргаж өгсөн. 17.5% нь төсөл тусгагдсан. 40 гаруй хувь нь одоогоор тодорхойгүй. 18% нь тусгатаагүй юм байдалтай л явж байгаа. Тийм учраас энэ манай байгууллагын гаргасан хуулийн төслүүд дээр бас практик талаасаа ямар байд юм бэ гэдэг энэ төслүүдийг эрхэм гишүүнийг таныг бас анхаарч өгч байгаа ч гэж ингэж хүсэж байна. За гадаадд гарсан офшор бүстэй холбоотой олон асуудлыг авилгалтай тэмцэх газар тодорхой ажлуудыг зохиолсон энэ чиглэлээрч нэлээд үр дүнтэй ажилласан. Одоо надад байж байгаа бодит тоо мэдээлэлээр бол 3 сая долларыг оруулж ирсэн. Тэр доллараар тодорхой хүүхдийн цэцэрлэгт зарцуулсан ийм зүйлүүд бий. Одоо надад ирж байгаа нэг сүүлийн мэдээ бол Францаас манай улсаас гараад явсан үлэг гөрүүлийн ясыг оруулж ирэх ийм асуудал бас дахин яригдж байгаа. Тэгэхээр ийм чиглэлүүдээр бас бид нэлээд ажиллаж байгаа гэдгийг танд хэлэх байна.